ертөнцийн юм бүхэн учрал өрөөлтэй. Эртний мэрэгдийн судар шашдарт номт 3 улс химээгдэх энтхийг төвд Монгол орноо бурхны шашин түгэн дэлгэрч их бага 10 ухаанд нэвтэрсэн мэрэгд хутагт хойлгаад олноороо төрөн гарч хамаг амтны тусын тулд буян хишгийг сүмбэр уул мэт цогцлон энэрл нэгүүлсэнгүй сэтгэлийг сүн далай мэт тундруулан эрдэм оюуны гэрэл гэгээг наран мэт түгээсээр ирсэн. Хорвоогийн амьдралын утга учирыг танин барьж, сэтгэлийн их амгалан олсон Бурхан багшийн 16 шавьд шашин номын үйлс үргэлжид өөдөөн дэвшиж байхыг бэлэгдэн монголчууд өн эртнээс бодох ухаан, санах сэтгэлдэн даатхан залбирсаар ирсэн. Бурхан багшийн эдгээр 16 архад шавь дотроос хутагт Бакула химээхийг голлон тахиж, Монголын бүх сүм хийдийн хурал номын өдөр өдрийн уншилгад хутагт Бакулагийн тааллыг үүсгэсний хүчээр хурднаа 10 зүгт ховрог тойногууд хойгт зохилдохын нөхцөл хизээч үл үгүйрээд хурам агшнаар сонсох, санах, бясалгах, бүгд аривдах болтугай хэмээн залбирал өрөөл тавьж Бакула эрхэмнсэн 16 архтын хөргийг шүтэж байсан нь түүхэн үнэн билээ. Уг хөрөгт Бакула архадыг өндөр гигэний маягтай халдсан төв сайхан дугуй цагаан дүртэй дээд уруулдаа 2 живэртэй Монгол тойруулган захтай хувцас баримттай зүүн мутарт нь эрднэр бөөлжиж буй ам цагаан хулганыг бариулан бүтээжээ. Энэ бүгд нь шашин доройтхын цагт тэрээр Монголд морилон ирж сэргээн дэлгэрүүлэх дамжаа тангарахтай химэн эш бошигт үзүүлснийг дурдан хүсэмжилж байсан биелэн олж бэлгийн улирлын 17 дугаар жарны цагаан морин жил буюу 1990 онд бүгд наримдах энтхийг улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар Бакула гигэний хуйлгаан дүр Күшок Бакула Рембучи томилогдсон Монгол орноо заларч ирлээ. Түүнийг Монголын ард түмэн сүсгтэн олон бүгдээр гүн бишрэлт сэтгэлийн угаас баярлан эдээд цайны дээжэм барин эдийн дээд хадгаан дэлгэн хүлээж амьд гэгэн дүрийг харж адис 18 хүртхийг хичээн ухтан туссан юм. Өөрөө ч тэр тухайгаан энтхийг улсын ерөнхий сайд Ражив Гандига намайг Монгол улсад суух энтхэгийн элчин сайдаар зарлиг буулгасан нь чухам хүү миний эртнээс сансан эгээрл хүслийг бүтээхэд нар галдан хөрлөж сар усанд ижилсэн дорлугайдл болов хэмээн намтар цадигта нэн тааламжтай дурсан битсэн байлаа. Монголчуудын маань үнэхээр одоо бид нар Дэндэн завийн лам гэдэг ёзоор үндэсний ачит энэ багшийнхаа тухай та бүхэндээ санал бодлоо хуваалцаж хэдэн зүйл хэлэх гэж байна. Тэгэхээр бидний багш Бакула Рембучи маань бол 16 одоо их архтын нэг болох Бакула хэмээх энэ архтын 20 дахь хуйлгаан гэж тодорсон ийм хүн юм аа. Тэгэхээр энэ хүн маань бол яахлаараа 16 найд архад гэдэг маань ямар хүмүүс байдаг юм бэ гэхээр зэрэг Бурхан багшийн одоо амьд руу ном номлож Бурхан багш маань 80 сүдрийг зоогсны эцэст нирван дүрийг үзүүлэхийнхаа өмнө энэ 16 их архтыг Бурханы шашнааны нар шингэн шингтэл одоо харж хамгаалж цахин хамгаалж байхаар ажилласан одоо тэд нарыг нирван дүр битгий үзүүлэхгүй байх юм ажиллах оршоосон ийм их агуу архтууд байдаг. Шашны нар 5000 жилийн дараа шингэхэд энэ 16 архад маань нэг дор цугларч шашнаа нэг болгон хурааж аваад их олон янзын сайхан эрдэнүүдээр нэгэн сайхан суурга босгож ингээд ялт өгс нөхцөн түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэхээр туулсан шагжаан чадагчдор мөргмүү хэмээн их сорилтыг талбиж цогцоон үлдээлгүй нирван дүрийг үзүүлнэ гэж ингээд тэр сувраг нь бол газар шингэж алтан дэлхийн одоо ёзоор хаавын түүнд оршно гэж ингэж одоо бидний Бурхан багшийн маань шашин 5000 жил
оршин дотнохын хүрэн хүртэл амтны тусыг зохиож байх ийм гайхамшигтай нэг архадын маань нэгэн хувилгаан дүрээ. Манай халахын маань их одоо хуудагт хувилгаа дээцүүд маань 16 найдангийн зан үйлийн одоо чогийг байн хурдаг жил болгон. Ингэж хурж явахдаа бол 16 бурхан багшаан голлуул чогоо хурдаг. Тэгт одоо 16 найдангаасаа багуула одоо энэ архадыг сонгож аваад түүнийг одоо гол болгон эрхмэлж энэ зан үйлийг хийдэг ийм ёсыг одоо түгээж их өрөөл тавьж эхэлсэн. 16 найдангийг бүтээхдээ бурхан багшаан голлуулж байгаа л 16 найдангаа тойруулж бариад ингэж шүтээжлэн бүтээж ирсэн. Одоо энэ дэлхийн нийтийн уламжлал ийм л байдаг. Тэгвэл монголчууд харин багуула одоо архадыг голлуулад ингээд эргэн тойрон 16 архадуудаа бүгдийг ингэ сайхан байрлуулад дээр нь бурхан багшийг байрлуулад ингээд багуула архадыг голлуулсан шүтээн зургийг зохиож ингэж бүтээж эхэлсэн. Энэ мэтлэнгээр өрөөл тавьж 16 найдан багуулад асар хитгэл найдвар энэ бүх юма тавьж өнгөрсөн байна. Энэ бол Монгол оронд цагийн нэгэн хар үе болж өнгөрөх нь шашны нар одоо шингэх нь ахин одоо энэ бүгд маань сэргэж мандахад энд бол 16 асар одоо юм гайхалтай архад нэг хүчтэй нэгэн ажтад хувилгаан байхгүйгээр энийг оройлж хийн гэдэг бол санашгүй эргэл дээ. Тэгэхэд энэ хүн яг цагтаа ирсэн. 1989 оны 12 сарын 31-нд Монголд энтхэгийн одоо онц өгөөд бүрэн эрэхт элцэн сайдаар томилж ирсэн шүү дээ. Энэ үед Монголд ямар байлаа бид бүгдээрээ мэднэ. Хамгийн хэцүү, хамгийн хямралтай, цаг дуран үүмсэн одоо ийм л үе байсан. Тэгээд ерөөсөө эргээл шашин уламжлал бүх юма сэргээ гэдэг хөдөлгөөн ард түмний дунд нуугдж байсан сэтгэлийн бүх хөөрөл тэр яаран ботод босч ирсэн. Энэ бүгдийг зөв чиглүүлэн голдролд нь оруулж монголчууд гэгээ сарвал ухааныг хайрлж энэ сайхан номыг залгахад дээдийн номыг залгахад заавал авшиг болоод тийм ээ ингээд янз бүрийн одоо ван жанан тийм ээ энэ олон номын лүн эднүсийг одоо айлтгаж адис жанлван оршоож энэ бүгдийг үнэхээр одоо өөрийн одоо нэгэн биеийн хүч эрдэм ухаанаас гадна тийм ээ тэр их гайхамшигт одоо ном бясалгалын ажтдын хүчээр хөтөл монголчуудад энэ бүгдийг оршоод чадах ийм зайлшгүй нэгэн шашныг оройлогч хэрэгтэй байсан үед үнэхээр цагаа олж ирсэн. Энэ бол бидний өвөг дээдсийн олон зуун жилийн өрөөл тавьж ирсний хүчинд энэ хүн бид нартай өрөөл барилдаж ингэж иржээ гэж бид нар одоо боддог л доо. Бакуула Римбучи цастын их улсын дунд орших Ладагт Нанва Тая хааны өргөөгөрт 1917 оны 5 дугаар сарын 19-нд мэндэлжээ. Түүний мэндэлсэн энэ өдөр нь Будда багшийн мэндэлсэн, бурхан болсон, нирван дөр үзүүлсэн 3 их дүйцэн цагтаа давхцсан нь онцгой их бэлэг шинжтэй болжээ. Хан хөвөнийг урд дүрийн 19-р хувилгаанаар 3 сүүдэртээд нь танин тодруулж, 5 сүүдэртээд нь хутгтын ширээ суудалд нь залсан байна. 10 настайдаа төвдөд залран Бурхны шашны эрдэм ухаанд хичээнгүйлэн суралцж, номын өндөр дээд хэрэгм цол хүртэн 14 жилийн дараа төрөлх Ладагийнхаа битүүп хийдэд морлон сүсгтэн олонд сургаал айлдвараа түгээж байлаа. 1949 онд энтхэгийн ерөнхий сайд Жавхарлал Неру Ладагт зочлох үедээ Бакуула Римбучитэй уулзан Ладагийн үндэсний хурлын даргаар ажиллахыг хичээнгүйлэн хүсжээ. Шашны зүтгэлтэн тэрээр хичнээн учрлан татгалзсан хэдий ч хүсэлтийг хүлээн авахаас өөр аргагүй байдалд хүрч тэрийн ажилд зүтгэх их үйлсийн ийхүү 32 нас сүүдэртээдэн эхэлжээ. Бодлогын Бакуула Римбучийг Ладагийн асуудал эрхэлсэн сайдын албан тушаалд тохон томилсон нь энтхэгийн засгийн газраас хязгаар нутгийн зон олныхоо тусын тулд бүхнээ зориулахыг түүнд итгэн даатгсан хэрэг байлаа. 1967 онд энтхэгийн парламентын гишүүнээр сонгогдсон 10 жил ажиллах хугацаанд төрөлх ард түмнийхэн ахуй амьдрал, амин зуулга, эрдэм боловсрол, хөгжил, дэвшил, алс ирээдүйн төлөө сэтгэл оюунаа зориулсаар байлаа. Өгүүлэн буй энэ үест Бакуула Римбучи дэлхийн олон оронд морилон сүм суурга бүтээхэд оролцсон бурхан багшийн сургаалыг дэлгэрүүлсээр байсан юм. Үүний дотор Монгол оронд 2-3 удаа залран сүсгтэн олны эгээрэл хүслийг ханган шашны ном сайтар мандахын өрөөл тавьж байсан юм.
Харин 1989 оны сүүлээр Монгол оронд морилгодон шашны элчи төдийгүй төрийн элчин сайд болон өлмийн линхуаг зохиосон нь сайн цагийн салхины айс нааш эргэж шашин бурхнаа ёсчлон шүтхийн ховь дахин бидэнд тохиолсон юм. Энд байгууллагын эренбүүчийн маань бол Монголын шашин сэргийх бүх одоо үндсийг тавьж өгсөн. Өөрөө одоо ядарч эцхийг мэдэхгүй хүн байлаа шүү дээ. Ямар ч хөдөө гадаа манайхан ч одоо янз бүрийн байдлаар авчуун очоод Монгол гэрт суун тэгэл хүүтэн нойтон янз бүрийн үед ван жанан айлтгач нэгэл бараг зарим 7 хоног хүртэл одоо ном айлдна өглөө зорио болтол авж байгаа бид нар ядраа туйлдаа сууж яхад нойр хурж яхад багш маань өстө сэргэлэн цаваа ерөөсөө саяхан ном айлж байгаа юм шиг ингээ байж байдаг. Үнэхээр тийм одоо гайхамшигтай сонин хүн байлаа. Худагт хүн, хуйлгаан хүн гэдэг хамаг амьтныг өөрийнхөө цор ганц үр шигээ хайрладаг гэдэг нь үнэхээр энэ хүн дээр ил тод харгадаг байсан. Ямар ч амьтныг ялгадаг уу тийм ээ. Ингээд өөрийнхөө үүлс болоод энэ зохиолыг хүртэл ингэж гайхамшигтай харамгүй түгээж чаддаг. Ийм гайхамшигтай одоо сэтгэлийн дотоод чадaltaй ийм хүн маань ховор юм да. Номын ачит багш тэрээр бидний монголчуудад хандан айлдахдаа их Монголын сүсэг төвс ном нэг тахан дүү нартаан ариун сэтгэлийнхэн алд цагаан хадгийг сунган дэлгэж амар амгалан гитэн айлдхан мэдхийн ялдам Бурхны шавь гэлмэний туслгүй сэтгэлийн агаараас үүдэн өгүүлэх сургамжийн үгийг сонордон саадахыг эгээрэн хүсмэй. Эдүүгээ бидний олсон хүмүүн төрлийн цаг хорон бүрийг гими тусгүйд үл сүйтгэн Бурхныг их буйны үлсэд шавхан зорих санаа сэтлийг үүсгэлтэй. Эрдэнэт хүмүүний биеийг дахин олон төрхөн нэм бэрхээ. Иймээс хорон Бурхныг сайн сайхны төлөө, инэрл нэгүслийн төлөө, эрдэм оюуны төлөө зориулахад суралцж, эхлээд олныг сонсож, дараа нь сонсноо сайтар санаж, эцэст нь сонсож санснаа тогтоон бяцлах үед хичээвээс чухамхүү мэрэгэн бүтээж болмой хэмээжээ. Хотогт түүний айлдсан ном сургаалыг анхааран сонссон хүн бүхэн багш шавийн барилдлага тогтоож улмаар тоолшгүй олон болж Монгол нутгийн 4 зүг 8 зохисын зон олон номын их хотгтыг Бакула багш хэмээн дээдлэн хүндэлдэг болсон юм. Бакула багш Монгол улсын засгийн газарт энх тайвны суурга бүтээх болон Монгол газар Монгол шавь нарaan сургах хийд барих газар хүссэнд ёсоор болгож 1991 онд Битүүп Данжай Чойн хорлон хийд сургуулийн шав суурийг тавьсан байна. Битүүп хийдийг цогцлуулах газрыг дээрхийн гигантын 14-р Далайлам адислан болгоож тухайн үеийн соёлын сайд энх баяр Гандан хийдийн дэд хамт болон Улаанбаатар хотын дарга Энвиш нар Бакула багшид браалхан шинээр барих хийд сургуулийн тухайд яриа зөвшөлтсөнийг сайтар хийж энтхийн доктор Каран Синг ганга мөрний усаар газрыг ариутхан үүдийг нээсэн нь гараг одны учрал тохиол өлзий буйны барилдлагатай сайн өдөр шав болон сүсэгтэн ардын хамтаар ихэд байсан залбирсан билээ. Ирмөж авчтай одоо би 95 онд уулзж байсан. Одоо хөдөө манай нутагт очиход нь тэнд одоо уулзаж цагил сангаар хүртээд тэгээд 96 оноос энд ирээд багшаа хайдаж шавьд суугаад энтэй гэрлээ. Багшуул одоо бид нар захихтаа бол үргэлж одоо сургаалынх нь одоо гол цөм нь бол одоо Монголын одоо шашин одоо урд цагт их наран мэд мандаж байсан. Цагийн ирэхээр одоо доройцсон. Ингээд одоо бол цаг сайхан болоод шашныг шүтэх хэрэгтэй боллоо. Тийм учраас миний энэ хийдийг байгуулсан одоо учир нь бол Монголын ард түмэн одоо дахиад тэр одоо наран мэд мандажсэн шашнаа дахин тийм болгоосай урд одоо мэрэгдүүд их гарч байсан. Одоо тийм олон мэрэгд төрөн гараасаа гэж энэ хийдийг байгуулсан юм шүү. Тэгэхээр манай хийдийн одоо лам нар бол сахил самаарыг одоо их чанд цагсан, цэвэр ариун, тийм одоо сахилтай лам нар байх ёстой. Тийм учраас
одоо сахиллыг одоо их сайн сахиараа гэж одоо багш их үргэлж одоо сургаал бүгдтэй одоо тэрийг чухалчил загтдаг байсан. Би бол одоо Ерөнбүүчийн ушигаа Монголд дараа төрөлдөө Монголд төрөх болов гэж боддгийг. Яагаад гэвэл Ерөнбүүчийн уш маань бидэрт айлдах сургаал айлдах болгоно. Би төвдийн ладаг мужид төрсөн ч гэсэн миний сэтгэл санаа Монголтой хамт байдгийн шүү гэж хэлж байсан. Тэрнгээр ч юм уу би Ерөнбүүчийн ушигаа хойд төрөлдөө энэ төрөх болов гэж боддгийг. Багш айлдахдаа бас ингэж би одоо дараа төрөлдөө Монгол төрнөө. Монголын одоо хүн зам их зан сайтай, агаар ус сайтай. Тийм учраас би Монгол төрнө гэж одоо удаа дараа тэгж багш хайлтдаг. Бид нарт одоо тоглоом болгож тэгж хэлдэг байсан. Тэгээд хурц ирээд эргэж ирээд энэ хийдэд одоо та нартай хамт байна гэд тэгж айлтдаг байсан. Тэгэхээр одоо бид ч гэсэн одоо багшигаа дараа төрөлдөө бол одоо Монголдо энэ битүү хийдэд одоо эргэж төрж залагдах лөө гэж одоо боддог. Тэгээд одоо бид нар ч гэсэн ерөөл наманд одоо багшигаа энд хурдан одоо эргэж төрж тодроосоо гэж одоо буян намаа хурж байгаа. Их хотогт энтхийг ор норон айлан төрийн бодлого шийдвэрийн зэрэгцээ бодит сэтгэлийн сургаалыг түгээн дэлгэрүүлж энтхигийн засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн олон оронд залран төрийн элчийн амаргүй үргийг гүйцэтгэж байлаа. Дэлхийн газар хүсэн хүлээдэг шавнар болоод хамтран зүтгэгчдэрийн хүрээлүүлсэн эрхэм багш Лондонгийн шашин хамгаалах холбоог үндэслэж Монголын Азийн буддистуудын энх тавны баг хурлын ерөнхийлөгч, энтхигийн Махабодь нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Бенгалийн буддистуудын ерөнхийлөгч зэрэг хүндтэй хариуцлагатай олон албыг хашин бурхны шашныг хөгжүүлэхэд бие сэтгэлийн их хувь нэмэр оруулсныхын төлөө шашин хамгааллын дээд итгэл хэмээх бэшрэлт лам өргөмжлийг хүртэгч байж энтхигийн ерөнхийлөгч Бадмаа Бушаан хэмээх гавьяаны одонгоо шагнаж Монгол улс төрийн дээд шагнал алтан гац одон хүртээж байсан юм. Эхэ багш хутагтлам Бакула Монголын залуу лам хуургуудыг энтхийг төвдийн газраас суралцуулан номын авшиг хүртээх, энтхигийн соёлын төвийг Монголд нээх, бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэн буян хураах, бурхны сургаал номыг орчуулан хэвлэх гээд тоолж үл барам төр шашны үйлсэд сэтгэл зүтгэлэн энэ сацуу зориулж явсан билээ. Багш маань саяхан Монгол оронд ирлээ шүү дээ. Ингээд 9 сарын 10-нд одоо бид нар хэлмэгдсэн одоо 600 гаруй лам нарын ширэлээр бид нар одоо ингэ чандарлаж цацалж том сураг бүтээсэн 9 м. Тэгээд багшийг ирсэн одоо даруйд нь би багштай учран долгонгоо энэ ажлынхаа талаар дуулахад би тэнд заавал очих ёстой. Би ерөөсөө очин өнөө маргаашгүй очно гэд. Тэгээд 2 өдрийн дараа очно гэснээр болоод ерөөсөө маргааш очно гэд ирсэн гэд яарсан багш маань. Ингээ бид нар ямар ч байсан тэнд очиод бэлдсэн багш өөрөө хурц ирж ахин одоо хөрөөл тавьж богинохон одоо машид оршоолго хийж ингээ тэр сувраганд одоо ингэж ажиллаг оршоогоод тойч гороолоод ингээ буцсан. Ингээ харж ягаад хэдий ядарсан ч гэсэн тэр бол ерөөсө гадна талаас яагаач ангидэрсэн юм шиг тийм ээ. Ерөөсө хөдөлгөөнгүй сэтгэл нь их улам бүр тогтон болцсон юм шиг ийм л байсан. Нүдний цог нь бол харин ястаа гэрэлтэй цогтой хэврээ. Бурхны шашныг дэлгэрүүлэн гээгүүлэх андгай тангарахтай буйны садан Бакула Римбучи төвдөн чогнор таны өрнүүлсэн их үйлс ирээдүй хойчин өдрүүдэд улам бүр ундран бурхны олон шавнар бурсан олон хуургууд тан энх хамгаалангийн хотол чуулганыг цаг үргэлжид зохион үйлдэхийн ерөөл талбия. Айлга зраан явовч 10 цагаан буйны үрийг тарж айл орнон суувч ариусан гэгэрх дээдийн номыг айлдан эртнээс номын барилдахтай гэгэн дүрээрээ заларсан их багштай олон шав нарынхаа сэтгэл зүрхэнд улам бүр тодрон цаглшгүй их үйлсийн тусын тулд таны хураан арвижуулсан буйны зам мөр уужран алсарч Монгол орноо дахин залрах тэр цаг ойртон дөтлөж эртний Монголын мэрэгдийн танд тавьсан тэр ерөөл төрөл тутамдан алгасралгүй байх бол дуай хэмээн шав олон тань мөргөн залбирая.